хөгжил, шин технологи нэвтрэлт ер нь ямар төвшөнд явж байна? Энэ талаараа хоёлаа бас яриул цааш нь үргэлжлүүлээ. Яг уу манайх бол миний бодлоор яг хийж байж болох одоо өөрснөө хийж чадах тэр төвшөндөл байгаа. Ер нь бол гадны бүр өндөр хөгжсөн улсуудаас мэдээж хоцрогдсон. Мэдээж тийм. Хоцрогдож байгаа шалтгаан ч мэдээж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилттэй шууд холбоотой. Тэрнээс биш эмч мэрэгчлэнүүдийн тэр үед одоо ч ажиллаж байгаа эмч мэрэгчлэнүүдийн буруу алдаатай ч гэж байна. Ер нь бол бодлогын ерөнхийдөө харьцангуй буруу шийдвэртэй л холбоотой болов уу гэж би боддог. Тэрнээс чадвар мадвараар бол дутаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Яг нь чадвартай болохын тулд бас цаг хугацаа хэрэгтэй. Тий. Одоо жишээлбэл би түрүү ярьсан нөгөө супер профешнл буюу одоо нарийн мэрэгжлийн батлогч нар тий. Одоо илэгний батлогч, бөөрийн батлогч, уушгины батлогч, хоол уцруулгын нарийн мэрэгчлийн батлогчийг Монголд бодлогоор бэлдэх ёстой. Тэгэхээр бэлдэх одоо бэлтгэж зааж өгөх боловсон хүчин чадвар байхгүй байна л да. Шаардлагатай бүр ингээд нарийн шинжилгээ нэг сүртэй нарийн биш 1970-аад онд ч үлээ электромикроскоп гэдэг үйлжсэн баг тийм электромикроскопын шинжилгээ жишээлбэл Монгол улсад зайлшгүй шаардлагатай байгаа. Тэрнийг дагаад тэр шинжилгээг тэр микроскопыг дагаад орж ирдэг бас нэг ультрамикротом ч юм ингээд тэгээд мэрэгчлэнгүү ч тусгай лаборатори байх хэрэгтэй ч юм ингээд бодоод үзэхээр яг одоогийн 26 оны үртгэр нэг бид хэдийн тооцоолж байснаар 3 тэрбум төгрөг болохоор байсан. Бүхэл бүтэн тусгаар улс байна. Төдий хэмжээний мөнгө гаргаад авчихад маш олон хүнд бол хэрэгцээтэй л байгаа юм. Тэгэхэд тэр чин 70-аад онд л эмзэн практикт нэвтрээд эхэлж гисэн. Одоо ч маш хөргөн хэрэгжилж байгаа байхгүй. Гэхэд манад одоо л байхгүй. Тийм үү? Байхгүй. Монголд бол байхгүй. Монголд зүгээр гэрлийн микроскопын төвшөнд буюу одоо 1000 дахин өсгөх төвшөнд л байна. Электромикроскоп нөгөө одоо нөгөө металл уурах ч юм ингээд өөр салбаруудад хэрэглэгддэг электромикроскоп сая дахин томруулдаг болцсон. Гэхдээ яг эмнэлзүүн практикт нэг 250,000 дахин томруулахад л хангалттай. Бидэд бол 1000-аар хараад нь шүү дээ. Тэнд 250-аар хараад нь шүү дээ. 250 дахин шүү дээ. Бидэд бол 1000 дахин байгаа. Тэгэхээр чин 250 дахин бага байна л гэсэн. Зүгээр ингээ хараар утгаар. Тэгэхээр бол зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай бодлогоор дэмжих системүүд зөндөө байгаа. Тийм. Тиймэрхүү юмнууд бол бидний яг хойш нь татж байна.